За hi guys. Намайг Хасаа гэдэг. Би Монгол улсаас ирсэн. Одоо Америкийн коллежид computer science мэргэжлээ сурж байгаа. 1-р курс оюут. Надаас ингээ манай найз нар асуусан л. За одоо андаа ингээ Америкт хэр байна, амьдрах ямар байна гэдэг гэж. Тэгээд би өнөөдөр энэ бичлэгээр та нар morning routine хэрхэн яаж бэлддэг, сургуультай хэрхэн очдог, тэгээд бахан ч гэсэн өөрийнхөө өдрийнхөө талаар ингэж харуулж бодсон. Ер нь бол миний сэрүүлэг 3 удаа дуурдаг. Гэтэ өнөөдөр та нарын өмнө нэг super responsible Хасаа дүрийг үзүүлнэ гэж бодоод нэг дуурахад л бослоо. Сэрүүлэг маань алхаж байгаа юм шиг л ойрлдог байна шээ. За тэгээд гоц хунараа өмсчөөд ор дөрөө хураачаад 6:10 үед би жүд нүрээ мавгаж эхэлдэг. Энэ сая хамраа ухсан уу? За тэгээд би энэ өглөө нүүр гар өсмөсөө самж байхдаа ингээд тэр өдрөө юу хийх вэ, яах вэ? To-do list маань юу байгаа вэ гэж би бодож идэг. Тэгээд өөр надад хийгээгүй юу байгаа вэ? Хичээл рүү авч явах юм юу байгаа вэ гэж бодлоо. Өчигдөр өөрөө үсээ угаацсан болохоор зүгээр өглөө нь норгоол самнаад байхаар надад амар идэг. Тэгээд би буцаж өрөөнд орж ирчээд найз охиныхоо өгсөн богоо зөвхөн авсан зүйлтэй зүүчээд тэгчээд хичээлийнхаа цүнхэн дотор тэр өдөрт орох хичээлүүдээ хийгээл одоо юм пинал тэгээд дэвтэр номоо би авч өгд тэгээ шалгана тэгээд одоо ширээн дээр байгаа энэ одоо юуны дэвтрийн энийг шалгачаад одоо энэ хичээлний дэвтэр шүү. Тэрийг хайчаад за тэгээд би буцажгүй нэг орны хажуудаас нэг ширээл рүү очоод за ширээч ижтэй нэг тийм 50 төр очоод мака авчаад мак бол миний бүр амар хамгийн том юм шиг. So as my AirPod Max. За тэгчээ би цүнхэндээ игээл тэгээд шүүгээлүүгөө ороод Texas болохоор гадаа амар халуун байдаг. Гисэн ч гэсэн барилга дотор бүгдээрээ AC-тэй. Тэгээ нэг цамцтай явахгүй л бол бүр нэг тийм ханаа тусчих гэдэг юм шиг л байгаа гэдэг. Өглөөний цайгаа гэртээ бол идэв. Тэгээ миний хичээл 7 цагийн матин хичээлтэй болохоор идэх боломж байгаад идэггүй. За ингээд сургуулаа ирлээ. 7 цагийн матин хичээл маань эхэллээ. Би кофе уугаад очиас бас л ингээд 7 цагт үзээд авахс л хэцүү байгаад идэв шүү. За ингээд сургуулийн маань уртлын хаалгаар орох хэрэг ингэж харагддаг. Би болохоор сургуулийнхаа Plano campus дотор байдаг. Энэ манай сургуулийн бас нэг том кампусуудын нэгэ. Тэс амар царайлаг байгаа зү. Хичээлийн дунд заримдаа би өөртөө бусад хүмүүсийг сонссонгуудаа энэ ямар хурдан ярьд юм бэ гэж би бодож байсан. Тэгэл уг нь миний англи хэл дайггүй сайн л даа. Гэтэ яалтчгүй бүр амар том волюм яриад эхлэхлээр жоохон тарих дийд юм бэлээ. Бусад оюутнууд ямар амархан ойлгодгийг харахаар жоохон атаархдаг. Би доошлохоо ганц руу ороод өчигдрийнхөө хоолыг авсан би. Наас амар гоё хоол. Тэгээд энэ хоолыг microwave-д хийчээд идчих зураа би comedy үзсэн. Ингээд надад comedy үзэх амар таалагддаг. Ингээд нэг хүн ярьж байгаа түүхийг онгойг нь ойлгоод цаатлын яг утга санааг нь ингээд надад тайлхлаар амар кайфтэй. Нэг төрлийн entertain гэхдээ хажуугаар нь ингээд өөрөө англи хэлийг сураад яаж ямар үгийг ингэж pronounce хийж нэдэргээд Америкийн соёлыг бахан ч гэсэн ойлгодог. За тэгээд өнөөдөр бол нэг тийм амар адал явдалтай өдөр байгаа бэ. Зүгээр ингээд би уг нь түүхийн хичээлтэй л дараа нь. Гэтэ би нөгөө бичлэг хийх чагаад мартсан байлээ. Манай багш маань no phone policy гэдэг амар чанга баримталдаг. Тэгээд ерөөсөө утсаа ширээн дээр тавьж болдгоо. Тэгээд би түүхийн хичээлээ дуусчингуудаа номын санд ороод даалруу хийчээд тэгээд унтцсан.
Би ихтэй энэ бичлэг YouTube дээр тавихаа гоё consistent болгомоор. Яаж нэг 7 хоногт нэг ч юм. Тэгээд хийж байгаа бичлэг. Надад нэг хэдэн бичлэгний санаанууд байгаа л та. Struggle of an international college гэдэг on campus job яаж авч байгаа. Ажилтаа болохгүй л тэрийг харуулад. Тэгээд өөр ямар арга замаар мөн болж болохгүй. Яаж амьдарч байгаа вэ? Тийм гоё тэр гоё хасл хийж байгаагаа би докюмент хийгээд YouTube дээр тавьмаар 50 гэж бодож байна. Ядар чинь амар гадаа аяар халуун. Тэгээ би энэ нэрэд нэх мэдлэг учраас амар хүлээж. Ялч Монголыг босч байгаа санд юм байна. Цаасаа л өөр юм. Юуг нь өөрийгөө нэг тийм амар сурагч нар ингээ гадаад явж штэ. Тэгээд би өстө Монголоо санаж ингэж тэгж Монголын тэрийг санаж энийг санаж би тэрийг сонсроод ингээ дандаа ингээ би хэрвээ явбал гайгүй л үү дээ нэг юм санах. Яг би одоо амар санахгүй л байна л да. Гэхдээ ингээ баг зэрэг ганцаар л бол байд юм билээ. Тэгээ нөгөө мэддэг, таньдаг хүн байхгүй, маш гэр бүлийн хүн байхгүй. Тэгээд нэг газар үнэхээр яг л ганцаараа ах тэр жоох эвгүй мөлий. Гэтэ тэрнээс устдаар бол гайгүй. Одоо энд 1 сар байцсан. Тэгээд эхний сард бол ингээд дасаа зөгцөөд сургууль соёлтой танилцаад ер нь Америк хүмүүс ямар байдгийг хараад тэгээд нэг тиймэрхүү ажиглалтын 1 сар өнгөрлөө. Тэгээд ер нь ажиглаад байхад бас Америк хүмүүс өөр юм билээ. Хүн болгон амар kiss ass nice гэхгүй. Цагаан, хар, энэтхэг, Asian American тэгээд төрөл төрлийн хүмүүс, төрөл төрлийн л санаа бодлоо, төрөл төрлийн хэл устай. Тийч. Би бол одоогоор гайгүй л байна. Одоо нэг 3хан л найзтай болчихвол энэ улс минийх. Тэгэл Америк минийх. Нэг юм тийм юм. Тэгээд нэг ахын танилттай л найзтай л болно ш. Монголынхоо найзуудыг санаж ийн, тэмүүдэг санаж ийн, гэр бүлээ санаж ийн. Бүгдийг санаж ийн да. Би нэрийг чи хэлээгүй гомдсохгүй ш. Гэтэл одоо найзтай нэг санаж авах ш.